хариуцлага тооцохыг шаардсан мэдээллийг бас гаргасан байна. Тэгээ ээж гэдэг бол энэ хорвоогийн хамгийн хүчтэй үг. Ээжээс төрөөгүй хүн байхгүй. Тэр дундаа монголчууд бол бид ээжийг их дэлхийтэйгээ зүүрлэж хүндэлж, дээдэлж ирсэн юм уламжлалтай ард түмэн. Өнөөдөр энэ хүнд хэцүү цаг үед ч гэсэн бид Монгол ёс, жаяг, үнд зүйлээ хүний эрхийг бас гээх учиргүй. Өчигдөр улсын 1-р төрөх эмнэлэгт ковидын алдартай төрсөн ээжид гаргасан хандлага бүдүүлэг арчаагүй алдааг бид төвчж дугуй өнгөрөх ёсгүй. Халдвар дотоодоо алдсан байгаа энэ цаг үед ээж ч бай, хүнд ч бай энэ аюул хилж ирэхгүй хийсч ирж их юм аюул нүүрлэнэ. Ийм учраас энэ зөв усаар хандсан хандлага дөнгөж төрсөн ихэд хандсан хандлага бол эд өвлийн хүйтэн гарсан дүр зураг нийгмийг бүхэлдэн зочроолоо. Нийгмийн сүлжээн ч гэсэн одоо өргөн хилцүүлэг өрнөж байна. Тэгээ сэтгэл дутсан, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа энэ дүр зурагтаа бид эвлэрэх ёсгүй. За энийг улсын онцгой комиссд шаардлага тавьж бид ярьсан. За улсын онцгой комиссийн дарга Шадар сайд Содбаатар энэ талаар хариуцлага тооцохоор холбогд халамж тушаалтнуудад өөрийг чиглүүлж ажиллаж байгаагаа мэдгдсэн. Энэ хүн цаг үед ч гэсэн төрийн бүх шатанд хүнээ дээлсэн хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг эрүүл мэндийн болон бүхэл байгууллагууд хэвшүүлэх цаг нэгэнтээ болсон байгааг ганцхан жишээ харуулж байна. Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс эрүүл мэндийн яамнаас цар тахалтай тэмцэх ажилд одоо өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгааг ойлгож байна. Ийм учраас энэ хариуцлагагүй үйлдэлүүдэд хариуцлага тооцож нийгмийн хүлээлтэнд шундраг хандахыг чухалчлан анхаарахыг шаардж байна. Шин төрсөн ээжээс гэр бүлээс нь ард иргэдээс нь уучлалт хүсэж байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Үүнийг ч улсын онцгой комисс онцгой анхаарч ажиллахыг өнөөдөр Шадар сайд Содбаатар туулж анхаарууллаа. Холбогд халамж тушаалтнуудаа хариуцлага тооцоолохоор нийслэлийн онцгой комиссд нийслэлийн засаг дарга чиглэл өгсөн байна. Дээрээсээ доош хүртэл энийг бол онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. За энэ дашрамд одоо энэ цар тахлын хуулийг, өргөн барьсан хуулийг байнга ороод хилцмээр байна. Батбар дарга. Улсын их хурлын гишүүдийн хууль санаачлах эрх бол улсын их хурлын онцгой бүрийн эрхэд хамаарна. Энийг бол санал авсан аваагүй янз бүрийн шалтгаан шалтгаар бол хойшлуулад яж таарахгүй.